Ямартай нэг голоор нэг санаа мэдрэмж төрж агаад нэг хүн дуулаад сууж байгаа ч юм шиг гэдэг нэг бүдэг бадаг юмрхүү. Эсвэл нэг жоохон эргэлзээ шиг ч юм уу ч илтгэжсэн нь нэг юм руу маш хурдтай явчихна. Гэрлийн хурд шиг. Тэний газар зогсоод харж ирсэн нь дахиж цаашаа өөрчлөж яваад тэгээ гол юм дээр төглөхгүй бас жоохон сатаарлаа юм. Улаан газар шүтэрсэн. Газар зогсож. Улаан хөтөө нэг юм зэвэрхий шиг юм тортог шиг юмтай. Уул. Нар нь баг харагдахгүй. Одоо манан тортогтой юм. Нэг амар салхи халах бөхчм. Бараг энд явчил төрөж байгаа юм яаж юмсгалж байна. Ерөн тайван юу ч харагдахгүй. Битүү шороо тоос шиг. Нөгөө өмнөх эрэлтээр нэг хүнийхээ ялсан штэ. Тэрний царай альт орж ирж зүгээр. Явган яв гэдэг үг сонслоо. Гэтэ би нэг юм бүхтийцэн толгоо унжилсан ядруу юм шиг. Толгоогоо санжлаад алгаж. Санаалтал ушаага ерөөс харахгүй доошоор. Ямар ч барагцсан байхгүй. Ерөн дээр. Ямар ч исэн алгаж байгаа. Тэгээ сууж болохгүй юм шиг байна. Суучих юм бол тэгэл бараг нөгөө элсэнд болгодаалгалаг болчих шүү дээ. Ямарсан л алхаад байгаа. Гүүхээр бас аюултай. Янз бүрийн тэлдэг эсвэл ямар нэг ангал хацлан унах магадлалтай. Тэр ингээд уртхай сантиметрээд нэг алхмаар алхах хэрэгтэй. Одоо яг хавцал тарч доош маш гүнзгий хязгаар нь харагдахгүй. Гэтэ яг энэ доош өсөрнө. Өсрээд унжаахтай бол гоё юм. Тэг юм сайхан хийгүү. Зүгээр тэгж явж яхаар ямар нэг алхам хийж байгаа юм л таатай юм шиг. Яа нэг юм дээр амар чанга унтсан. Нуруу. Тооцор. Тэнд хүүтэн. Тэнд шараа тоосмос хийсэл хүүтэн жавартай. Бараг мөсцөс байж магадгүй. Над нэг юм мөсөн далай малаа гэдэг шиг тийм. Мөсөн уул хад мадан дотор юм байгаа. Тийм газар хүрдэрсэн юм шиг санагдаж байна.
тэр шил туш хөрхийн бол хүүтнээс илүү шишиг юм шиг санагдчих. Хадасах шиг. Дотроо тунгалаг. Тэр дотор нэг буунд ч маратан ч юм уу юм. Үлдсэн гэх юм уу шүү. Тэгээ нэг юм жижиг юм хадасах шиг юм болгон дээр тийм тунгалаг юм. Бараг бүгдэнд нь юмтай. Нэг юм үлдээц. Тэгээ ухаанд бол нэг алга. Гэтэ ойрхон нэг газар байгаа юм шиг санагдаж байна. Тэр нэг аргатай амьтад шиг юм бол нэг сонирхол татахгүй. Тэр хүмүүс байгаа газар л сонирхол татдаг. Баг нэг юм тогор хацартай бүрхий нэг юм бүдүүн палбар хүний нүр шиг тийм баг харагдаж байна. Аар дээр. Тэгээд олон байна. Над руу хар. Би тэр голоор нь явал багнууд ингээ агаартай бүгдээр ингээ нүдэн ингээл хөдлөөсөн. Урд нэг гал бомборч юм байна. Юунд дараа ирэхэд жоохон харах уу хар маягтай. Алтал шиг юмны нааталт нь тавиур дээр дэлгээтэй ном байна. Агуулгыг нь харуулж байгаа юм шиг юм. Дүрснүүд ном руу сарагдаа орцсон. Нэг их эрдэнэс хураацсан. Агуулга шүүрэл орж ирсэн. Тэгэд тэнд нэг нүх гараад ирсэн юм уу тэр эрдэнэсүүдтэй хамт доош сурагдаж байна. Нэг том заал өрөөл орж ирсэн. Мөнгө ямар ч гэсэн нэг юм хааны синтэг шиг юм байна. Нөгөө төмөр харуу шиг юм тийм юм. Жохон хөнгө удцсан юм шиг. Гаалсан шүү дээ. Тэр жоохон байж байгаа л төвлөрөл жоохон алдагтаал янз бүрийн бодол орж ирж байна. Сатарч кофе ууж. Жоохон тайвшрах юмштай.
За нэг эрэхтэй ингээд толгоогоо гэж хуцаа ингээд яах гэж тэгвэ гаслаа. Яаж юм бэ? Яагаад? Ямар учраас? Юуны төлд? Яагаад тийм харуулсан? Яагаад дараа бодсон юм? Яагаад тийм өнгөцхөн зүйл шийдвэр сонголтыг гаргаж байгаа юм бэ? Ямар том хохирол дагуулсан л байдалтай юм шиг. Хараач тий. Ямар тэнэг юм бэ? Юу хийчих вэ? Одоо ингээд амар олон хүмүүс чичээл юм цаазын тавцсан дээр байгаа hazар. Хүн болгоно ингээл чичлээл, зөөцөөл. Тэгээ энийг бол өстө ухыг харж иж бид нар ухна гэсэн. Тийм. Төрлөختөө одоо энэс олж одоо мөх дээр тулаад байна. Одоо ганцхан хүний алдаанаас болж бүхэл бүтэн иргэншил өөхөх аюултай байж болдгийм байна. Нэхгүй хүний сонголт шийдвэрээс болоод. Тэгээд нөгөөтг чинь толгой дээрээс нь нөгөө цаазныхаа эртээ төмөр нунаад үхээд одоо ингээ харахгүй болцсон. Тэр хүний нүдээр. Тэгээ одоо яах вэ гэж бодож байна. Одоо бодвол хэл амьсгалтай шийтгэл авах. Хэл даагуур нэг могоо явж замжилж байна. Дагаа явж. Тэгээ нэг моосор гарч ирээд хөл гарнаас нь ингээд татаад. Бараг ооср нь могооч юм шиг. Урт талд нь нэг юм тайзан дээр гэрэл тусаж байгаа юм шиг. Тэнд нэг ширээ нэг бодгол байгаа юм шиг. Дотоохон дотоод биш. Тэгээ нэг юм цаас сэргүүлэл заа гээл. Одоо нэг юм шүүх гэж байгаа юм. За яасан гэнэ. Ирэхтэй ш. Сүлмэгтэй ч юм шиг хувраад.
Тэгээ нөгөөх юмнуудаа уншаал. Айны толгоос гэсэн. Ай. Яанд. Эд чич нэг яггүй л юм хийгээд ирчтэй чи. За одоо хоёлаа. Чиний хийсэн нүгэл хийгээд нүглийн төлөөсийн тухай ярих болно. Гим хоргүй хүмүүсийг гэтлэх замблан думбуулж гэрэлт ертөнцийн гэрэл нэмэх сэдвэлжих дэлгэрэн дэлбэлэх бардагдан ургах тэгээд мод харагдаад байна. Модны мөчрүүд дээр нэм гимназ үзсэн ш тэрний туршлаганууд тийм юмд тэгээ хүний сүнсний хайрыг эргэн санах процессыг саадуулсан. Тэр цаг хугацаа хүртсэн. Боломжуудыг алдуулсан. Боломжоо эдлэх боломжийг нь алдаасан. Өөхөх сонголтын мөрчлөө өөрснөө нь хэлэхгүй байлаа. Хүн төрлөختнийг устгасан. Нүгэлтэн чамайг ялын дээд болох устгалын урт удаан замыг мэдрүүлэх шийтгэл оноос угаа. Тэгээ нөгөөдөг чинь балмагтаа тэр нь одоо яад юм бол одоо хэл аимшигтай юм болох юм бол яах юм бол гэдэг гайхаж. Яг бас ямар юм гэдгийг асуухгүй шүү. Тэгээс өөрийнхөө сүнснийхээ санамжийг бас арай олж аваагүй юм шиг. Хүнийхэн санамжаар гэж байна. Тэгээ юу баахан байтгалууд гарч байна. Өвд чинь барьж аваад нэг тийш авах. Тэгээ нэг юм сандал дээр авчирсан болсон. Урдаас нэг тод гэрэл цацарч. Тэгээ юу бол хамаг биеийг хуваагдах шиг чинь мэдрэмж төрөөд. Одоо ийм хурдтай юм уужтай гэдэг нь гайхаа. Одоо баг надаар бүр ингээд гэд нэг үгч хэлүүлсэнгүй штэ. Юу ээж юу болох гэж байна. Гайхаад бүр. Арай хурдан уу те.
За чи ийм шитгэлтэй яв гээл тэсээ хачаал шитгэл мод хайш гэсэн юм л өвчлээ. Гинт доош харцсан юм намаг шиг ус шалбаг шиг юм дээр хөвтөж. Тэр өчтөө юу болоод байгаа юм бэ? Гайхаа. Эргэн тойрноо ингээд хараад. Шуум муу дуграад ой. Модон дотор. Гэхдээ энэ одоо нөгөө шийтгэл юм баг та. Биен дээр нэг баах юмнууд авираад энэ жижигхэн орхооч юм уу юу ч. Зад тэнүүч ингээ дээшээ харж хөдөлж чадахгүй ингээ тэр чигээр хазуулна. Тэг нүүдэл ингээ унах гэхээр гар нь хөдлөхгүй. Зөвхөн ингээ толгоо нь л ингээ. Тэг бараг ар хэсгийн тэр чигээр нь хазаад идэж байж. Тэгээ нөгөө чинь артал нь бараг байхгүй болцоо одоо нэг юм босч ирээд. Уршаага алхах гэсэн чинь нэг юм унтсан. Тэгээ уртлаараа унаад. Нэг юм зүүн дээр баахан юм зүүн шиг юм дэр унтсан. Сүл бүтчихэв. Тэгээ нөгөө зүүнүүд нь дахин ингээд сүлээд. Яа кофе мофи утсан юм яа. Арай тохиромжгүй. Энэ өстө нүүр нүдхүү гэдэг шиг л ингээд хатгаад. Нэг амар өвдөлт болоос өдөргүй юм. Зүгээр л амар төвхтэй гол арцсан юм мэдрэмж. Нэг сэтгэл тарчлах гэдэг юм. Тэгээ нөгөө хатгажсэн зүүнүүд чинь уршаа хойшоо ингээ хатгачаад ингэж. Одоо яадаг гэдэг юм. Сичээд. Нэлээд гүн шигцэн мөртлөө ингээ сичээд. Надад болохоор нэг юм зүгээр захтнаа гараад байгаа юм шиг санагдаад. Йоо яг энэ гол молоор нэг онцгүй өргөдөд тэр мэрийг ингээд орд майжаад байгаа юм шиг санагдаж байна. Би бол бараг эргээр хүлээгээд авч юм санагдаж байна шүү дээ. Их амар өвдөлт өдрөгдөхгүй л. Тэг яана энэ амар зүйл бах таа гэж бодохоор дотор онцгүй байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө төгч ингээд бие суллаад тавьшраад зүгээр ингээд байгаар бол. Одоо дээрэс нь юм чулуунууд ингээд. Одоо хажиг юм нурж байна. Тэг ингээд нуруунаас айгу онцгүй байгаад байгаа болохоор надад массаж шиг л санагдаад байна. Сайхан массаж болоо. Тэгээ дахиад жоох гэдэг. Тэгээ одоо бодвол хүмүүс бол бас тарчилж байгаа мах гэж бодож байгаа хэл та. Тэгэхдээ надад бол тэгсэн санагдахгүй нэ зүгээр л эргээр хүлээгээд авчмарсан. Өмнөд толгой нөгөөдгий чинь толгойг ингээд тастаад нэг юм ингээд чирээ явцсан. Мэдээ би хаана үлдсэн толгой маань ингээд чирэгдээд ингээд явж байна. Зүлхэн дээр чулуун болгоон дээр ингээд ойж. Тэгээ нөгөө толгой чи эргэн тойрноо хараад нөгөө нэг чирээд байгаа юм чи арчих гал. Жимс сургацсан ч. Энэ хооны ам руу авчиад хийцэн. Гэж ажиллагдчихэв.
Ходоод руу н ороод боловсруулагдаад баас болоод гарч. Тэгээ яжангууд өвтнүүд идчихээн нэг бас ч. Тэгээ олон өвтнүүд ингээд ходоод руу н орж олон хуваагдаад нөгөө өвтнүүдийн бас баас болоод юм тэнд. Тэгээ өвхөрүүд ялцраад тэгсэн чинь нэг юм шүүртэйт ч юм уу хогс ороо очдөг ч юм. Тэгээ одоо нөгөө хогийн саам дотор ингээд хэвтчихээн. Одоо хэвтчихээн гэхүү одоо байж байна. Тэгээ нөгөө хогийн саамнаас гаргагдаад хогийн цэг дээр очиод хаягдаад тэгээ урт удаан хугацааны дараа газартар шингэж. Тэр чигээрээ газрын холбоос болоод тэгээ юм тодорхойлсон биегүй ч юм шиг төсөмжлөх газрын холбоос ингээ яваад идэг юм. Эрчим шиг болчихлоо. Гэтэ нэг одоо тэр эрчмээс сургаж байгаа мод нэг юм Maleficent дээр гардаг юм өргөстэй юм боддог шүү дээ. Ийм бодрогдог. Тэнгүү тэнд нь ингээд одоо том юм явж байгаа. Ураад цус мус гарахаар тэр цус нь ингээд дотроо шингээд тэрэн дээр урсгалаар урсаад тэр газрын нэр хэлдэг. Тэгээ одоо болохоор ус руу тэр энерги очихороо надад юм намаг шиг л юм байна. Бүл гэл. Өтгөн. Ногоо. Ямар ч нэг тийм эрчим болчихлоо. Тэгж явж байгаад бүр газрынхаа гүн рүү явж байна. Цөмрүүл явж байгаа юм шиг. Тэгээ замд нь нэг юм сонин газраар дайрч харах уу? Тийм өтгөн агаартай юм. Тэр чинь энерги болохоор нэг өтгөн энерги юм шиг. Нэг хоёр тийш гараад өтгөн юм болцсон. Ингэж л хөдлөв. Ямар ч хэлсэн нэг юм ямар ч контрол удирдлаггүй нэг юм юмны аясаар л болчихдөг юм байна. Тэгэл одоо салхи хаашаа тийшээ гэдэг шиг. Тэгээ тэнд бас нэлээд одоо удаан онжил ингээл хөдлөв байж байгаа. Дахиад гүн рүү явж. Одоо нэг юм хөндөй газар руу ороод ирсэн. Алмаз ч юм.
боловч юм. Тийм нэг киномын дээр гардаг ингээд энэ агуу нэг дотроос ингээд нэг юм шишиг юмнууд байдаг шүү дээ. Тийм юм тах газар ордорсон. Тэнд нэг юм агаар шиг ингээд хөө юм шиг. Гэтэ тэрний агаарт байхад аюул сонир мэдрэмж төрөг. За энд нэг овоо ингээд гайг байх юм шүү гэж бодсон нэг юм. Хамаг биерүү ингээд зүгээр шивэд байгаа юм шиг юм арцганаад нэг юм сонир шүүлээд байгаа юм шиг төрж. Лавл таатай биш. Задраад байгаа юм. Ямарсан өвдөлт мэдрэгдэж. Зай завсар шүүлж шивэд байгаа юм. Тэгээ нөө чи нийлэн задраад бараг юм үлдвэгүй юу? Тэгээ тэр нэг юм дуусчих юм шиг. Тэгээ цаашаа юм нарийнхан юм сууг шиг юмар ороод булсаа явж байгаад тэр нарийнхан ямар ингэ явж хахад нэг юм өргөс шиг эсвэл чулуу шиг нэг таралтай тэрэнд ингээ яврагдаад байгаа юм шиг. Тэгээ цөм өмрөө орчих юм бол өсч чинь бүр амар том хязгааргүй орон царай өмчлөө шүү дээ. Зүгээр нэг ганцхан юм тусал болчих. Цагаан. За одоо яах юм бол тоо гэдэг гайхаад байна. Яарч. Хизээ дуусах юм бол тоо гэж бодож. Одоо нөгөөд чинь бодчихээн. Ер нь одоо ингээд юу ч болоод байгаа юм. Гэт нэг юмны урсгалаар яваад л. Тэгэхээр надад ямар ч мэдээл байхгүй. Би ингээд зөвхөн урсагчлаа. Өвдөл өвдөлтийн мэдрээл. Тэгэл дасан зохицоол. Ингээ үргэлжлэе л. Эцэг нэг зөв дуусах юм бэл. Нөгөө урт удаан үргэлжлэх устгал гэдэг нь юм бэл. Надад ямар нэгэн утга учир гэдэг юм алга. Зүгээр л ингээд л ямар нэг юм нэг ингээд өнгөрөөгөө дурсаад л байгаад л юм зэрэг. Тэгэхгүй ингээд л байгаад байгаа юм шиг. Одоо нэг юм цуураас сонсогдсон. Зарлан дуудах шүү.
Нэг юм дуу хоолой эрэхтэй нэр хэлээд наашир. Нэг юм гэрэл цацарсан юм эрэхтэй одоо нэг Есүс Месүс эсвэл нэг юм баатрын дүрмүрээд гэжтэй хөглтэй нэг тийм авраг дуу бийтэй. Цагаан гэрэл цацарсан. Амар том. Тэрний дэргэд очиод ингээд бич. Тэгээ заа чи эргүү юу хийснээ болон юу болоод байгааг, юу болсныг ямар процесс гэдгийг одоо утах нь бол тэ ойлгож байна уу? Нөгөөх нь үгүй л. Надад зүгээр л урт удаан үргэлжлэл гэдэг зүйлээс өөр ойлгож байгаа юм алга. Ойлгоно гэж юу ахиж би мэдэхгүй худлаа. Тэмээ аргагүй. Сад их учиртай юм. Би явсан зам бол гэсэн Чернобылийн дэлбэрэлт гэсэн судалгаа. Говь авчихгүй. Цүмэн бөмбөг. Хахал. Хавдар. Суртахуунгүй байдлаас үүдсэн гэрчин гэх. Гэрчлэл. Илүү тодорхой хэлбэл сүнсний айдастай холбоотой гэрчлэл. Замнал, оршин тогтнол, хууль ёс, дэг журам, маягт, холбоо хамаарал, нөхцөл, тэдгээрийн уялдаа, харилцаа хамаарал бүхий зөв шийдэл, ололт,
Миний бодлоор би яг энэ хэлээд байгаа юм нь бол нэг утгачлсан юм шиг байна. Тэгээд тэр нь яг бидний мэддэг хэлэн дээр бууж ирэхээр жоохон замбраагүй бууж ирээд байгаа юм болоо та гэж бодод. Гар нь хүлээж авахгүй гэсэн. Одоо ертөнцийн одоо зүй тогтоол үүслийг одоо харуулж мэдрүүлж байгаа гэж байгаа юм шиг. Тэгээ санаа нь бол одоо энэ зүйл гэж бий болох гэж ямар их урт удаан замыг туулдаг байхад одоо юм хоромхон зургийн дотор нэг мунхаг шийдвэрээс болоод тэр бүхнийг ингэж устгаж өггүй байсан гэдэг л ярих гэдэг юм шиг. Тэг нэг гэх зүйл үүсэх гэж ямар их урт хугацаа зарцуулдаг байхад нэг иргэншил тогтно гэдэг ямар одоо үнцэнтэй зүйл байдаг. Маханд чинь шингэж мэдрүүлэхийг хүссэн. Бүхий л бүтэн оршин тогтнолыг одоо тэнцвэртэй, зэгцтэй, уялдаатай авч явна гэдэг бол амаргүй ажил байдаг. Тэгээд явж нэг эцсийн шатандаа нэг яг давдгийн даван дээр нэг мунхаг нөхөр гарч ирээд бүгдийн сүтгэх ямар байдаг бол чи энийг төсөөлж байна уу гэж асууж. Нөгөөх нь бас нэг ойлгож байгаа ч нэг балаа болцсон юм шиг заяа. Амар л юм байдаг юм шиг байна гэдэг баг. Гэсэн мөртлөө бүр гүнийхээ ингээд идэгсэндээ гэдэг шиг нэг сонир мэдрэмж төрж. Тэгээ наана ингээд нэг утгачлаад ойлгоод байгаа юм байхгүй. Одоо бодвол нөгөө тарих байхгүй болцсон болохоор тэгээд байгаа юм. Эсвэл цаанаа ингээд бүндээ ингээд тэр нь ингээд мэдрэгдээд ингээд хүлээж аваад байгаа юм шиг. Тэгээ нөгөөт чинь бод чинь би одоо тэгээд яах вэ? Би одоо буцаагаад бүтээх ёстой юм болов уу? Би одоо яавал дэрвэ гэдэг чинь нөгөө бизнес сууч. Чи миний оронд миний ажлыг хийх болно гэж хэлж байна. Чи дахин бүтээн. Би орчлон ертөнцийн хуулинд захирагдаж чи хамгаалж, чи тэнцвэрийг хамгаалж амьдрал зүй тогтвол бүх зүйлийг чи хамгаалах хэрэгтэй. Тэгээ нөгөөд чинь нөгөө эзний дотор юу орсон. Тэрэнд ганцхан үр байна. Тэр үр нь бараг өөрөө.
Тэгээ тэр үр газарт суугаад соёл хоолойч. Нэлээд удаан хугацаа өнгөрч. Тэгээд жижигхэн соёлж. Нэлээд урт хугацааны дараа дахиад жоохон. Нэлээд хугацааны дараа дахиад жоохон. Тэгээд жижигхэнээр соёлж. Тэгээд нөгөө чинь хүлээгээд л ажиглал. Яа, нэг болчмор санагдчихав. Бүр хүлээсээр залхлаа гэдэг. Тэгээд залхаад өөрөө явж ус авчирч өөрийгөө усалж байна. Тэгээ нар гарангуут тэгээ 90 тойрон халгалж байгаа юмнуудыг холдуулаад нарыг ийлгээд тэнд оролцоод тордоод ургахын хүлээгээ. Тэгээд нэлээд бас дахин удаан хугацааны дараа арай гэж нэг юм өөрхөн нэг юм хожуул мод шиг юм болоод одоо хожуул биш нэг юм ямар жижиг модыг буургас шиг гэж болоод байжсэн чинь өвтцсөн. Тэгээ нэг өвтгчин дахин үтсэн. Тэгэл нөгөө модны чинь жоохон язуурт нэг жоохон эрүүл өсөг үлдсэн. Тэр нь дахин ургахын хүлээх болж. Тэгээ нөгөө өвтцэн илжирсэн хэсэгтэй хамт ургаж. Тэгээ дахиад ургаад шинэ одоо хэсэг соёолоод хуучин хэсэг нь хатаад тэгээ бас нэг дахин ургаад урахын явж байна. Тэгсэн нэг одоо өвлөгдөх шиг нэлээд удаан маш хүүтэн байгаа. Дээрээс ургах боломж гарахгүй хөлдсөн. Тэгээ гисгээ үлдэж. За тэгээ нэг өдөр нар гараад нэг жоохон гисээд хайлаад за одоо нэг ургах нь үү гэд харсан ихэнх хэсэг нь ингээд амгүй болчих. Тэгээ нэг голд нэг жоохон хэсэг нэг амтай. Тэгээ тэр хэсэг нэг юм жоохон цагийн хэсэг нэг юм жоохон ангаагдаад буцаад нэг жоохон ургамруулаад дахиж соёолоо. Тэгээ арай ядан л бараг ургаж. Тэгээ нөгөөдөг чинь тэр хатсан энэ төр хэсгийг авч хаях гэр болохгүй. Хөдлөхгүй. Тэгэл харахаа сур байхгүй. Тэгж жаад нөгөө жижигхэн жоохон хэсэг нь ургаад бусд нь нэг жоохон амгүй болцсон. Тэгээд тэр хэсгэндээ дийлдэг нөгөө мод нь дахиад хуцсан. Тэгээд салхины аясаар нөгөө дэдлийн хэсэг юм байна. Дахиад үндэснээсээ явзаар усаа дахиад ургах юм болж.
Ёо энэчээс та тамтай хүлээлт байд юм байна да. Нөгөө бараг урсаа авчихсан амарч ирсэн юм уу шиг. Тэгээд нөгөөт чинь нэг хэсэг ингээд хүлээж ирсэн аа унтцсан юм шиг. Тэгээд унтаад нэг сэрсэн чинь нөгөө мод нэг овоо өргөн өгчөж. Тэгээд юм чимээ мэмээ эргэн тойронд нэг юм бас нэг амьдрал байгаа. Тэгээд ч аяга баярлалаа. Азаа ашигт. Эцэст нэг юм ингэж амьсгалах шиг бол. Тэгсэн нөгөө амар салхилал нөгөөт чинь салхийг халахлаа нөгөөтгөд үнтэйч үү. Дахиад уужлаа. Тэг хит нар шараад хараад хатчих үү дээ. Ус авчирад нэг услаад өгсөн. Өдөр шөнө нөгөөтгөө хамгаалал тортол нандин чинь одоо нэг ингээ хүлчихгүй юмсан. Маш одоо хүлчихгүй юмсан гэдэг тэр хамгаалж байгаа байдлаас нь хайр унтарч эхэлж байна. Яг хүүхдээ ингээд хамгаалж байгаа юм шиг. Өдөр шөнө нөгөөтгөөс ингээ харцаа салахгүй ингээд ямар нэгэн аюул ирэх үед. Тэгээ нэлээд удаан хугацааны дараа нөгөө хожууш юу шиг нэлээд том гоё мод болцсон. Дотроос нэм алтан судлаар гэл орчин урсаал. Жимс гарцсан. Тэгээ тэр хэсэг тэр чигээр ой болцсон. Айгуу гоё. Дэлбэг болчихж. Тэгтээ нэг механизмын аюул төмөр технологи. Тэгээ нөөтнөөс ч бас нөгөө модоо хамгаалаа. Энэ аюул гэдэг юм шиг дуусахгүй юм шүү. Ямар ч хэцүү. 50 өргөх боломж байгаа. Бодож. Тэгээ одоо бүр өнгөрсөн он жилүүдийн тухай бодож. За би ч ингээд нэг урсаа явж байгаа дараа нь их удаан хүлээгээ дараа нь удаан унтаа тэгээс хэрээд хамгаалаад тэгээд нэг жоохон хайрлахтайгаа болоод ингээд байж байгаа да дүгнэлт гэж. Тэгээд дээр нэг үүл харагдчихэв. Тэр мод ургаад тэр үүлний дээрээс дээдлэлт нь цухуухад яг энэ бүхэн дуусаад ингээд амжилтанд хүрэх юм шиг санагдчих. Тэгээд яг дээд хэсэг нь яг гой үйл рүү орцоод яг цухухж байгаа. Тэгэл ингээд хоног дарж хүлээн гэдэг шиг ингээд хамгаалал заад өстэй яг энэ хүртэл гарахт л битэл ингээд мод хожуулыг ингээд тайраа ирчаасаа гэж бодвол гэл хэвээр галстай ургаад байгаарай л гэж яг байж. Тэгсэн нөгөө мод нь ургалт нь гин зогсцсон. Дахиад бас нэлээд удаа хүлээж гарсан. За би ерөөсөө яарч болохгүй юм байна. Шигэл тайван байж. Тэнгүүд нэг юм цагийн чинь сонсогдож. Гэлгсэн чинь дахиад ургаж дотроос бүр ёроолоос ингээд нэг юм эрчим урсаад дээшээ ингэж очиод үзүр хүртэл ингэж хүртэгдээд тэндээсээ шимт хижээл аваад нөгөө мод нь голоосоо ингээд төлжиж ургаж эхэлж байна. Гой жимсэн гоё галан улан гоё улаан болоод. Тэгээ нөгөө чинь баярлаад зааштай яамаа. Таал нэг гоё болох тий. Гэт нэг миний нэг ажил үүрэг
Дуусгана. Баярлалаа. За түрүүнийх шиг амар хүлээлт авахгүй шиг бай. Ямар ч зүйл. Тэгээд байж. Тэгээ үүлний дээрээс нэг юм нар тусч байгаа мэдрэгдэж эхэлж. За нэлээ ойрт чинь доо. Нарны илчмэлчийг мэдэрч чинь тусгалыг мэдрэхгүй бас илчиг мэдэрч. Нэг амьсгалал, тайвшраал, амар амгалан мэдрээл. Тэсэн тэр орол хэсэгт ингээд нэг таагүй мэдрэмж төрсөн. Яг нэг хүний хөлнөөс энэ хүслийн хүртэл тэр чигээр нэг харлаад байгаа юм шиг. Эдийг алдаад байгаа юм шиг. Тэгээ одоо яач вэ гэдэг ингээд доош харсан чинь шатчих. Эргэн тойрон тэр чигээр шатчих. Яг тун хүч. Нөгөө ч бүр цочролд ороод юу болоод байгаа юм бэ? Байхад бүр ингэ шоконд орцсон. Яахаа мэдэхгүй гаццсан. Тэгээ нөгөө ч хамт шатаад үнсэлсэн. Тэгээ нөгөөд чинь бүр юу бодох ёстой мэдгүй хайцаа. Одоо бас тэгээ яах вэ? Юу болоод байна? Яагаад? Яагаад? Одоо нэг хамгийн харагдсан ингэ толгоогоо ингэ сууд яах гэж гээд сууж исэн шиг тэр сандарч. Тийм ээ надад энийг л ойлгуулах гэдсэн юм байна бодчих. Ойлгох гээд. Энэ л байж. Өөр хэлэх үг болдохгүй. Энэ л байсан юм байна. Энийг л ойлгох гэсэн юм байна. Үнэхээр өчх чалах та. Буцаад нөгөө эзнийхэн дэргэд очив. Би таны юу хэлхийг, юу мэдрүүлэхийг хүссэнийг нь би ойлголоо, би хүлээж авлаа. Би таны ажил ямар хэцүү, ямар чухал, ямар амаргүй болохыг би ойлголоо, ухаарлаа. Тэгээд нөгөөд чинь чөлөөлөгдөөгүй мэдрэмж мэдэрч. Яг чөлөөлөгдөх чинь суугна. Тэгээд дахиад эхэлнэ. Тэгээд тэр яг дахиад эхэлнэ гэдэг нь бүр амар новшин санагдаж байна. Гэтэ дахиад эхлэх байсан ч би нэг хүлээн авах бол. Яг л энэ бол миний гэмшил.
Энэ бол миний төлөөс. Энэ бол үлийн өрөнд төлөх миний төлөөс. Бүх зүйл төлөөстэй юм байна. Бидний тарьсан үр бүхэн төлөөстэй юм байна. Бүх зүйл. Тэгээд эзэн таны ажил бол энэ төлөөсийг төлөвлөх юм байна. Би хүн байхдаа их чаргалтай байсан юм. Тэгэд би эргээ дахиад төрвөл би хүн болж төрв. Би хөрсөн дээр би таны ажлыг хийх бол утга учирыг би хүмүүст сануулж, ухааруулж, зааж өг. Юм бүхэн төлөөстэй шүү гэж би тэдэнд сануулган хэлэх бол. Би бага төлөөсөн ямтаар их төлөөсөн ухааныг мэдрүүл. Тэгээд тэр модыг би үүлний дээр гаргахад нь туслах бол. Тэр дутуу үлдсэн, тэр дутуу орон зайг бий болгож мөхөөсөн тэрийг би буцааж төлж дүүргэж өгөх бол. Би өөрөө төлнө. Би ингэж бодож байна да. Тэгээ нөгөө эзэн нэмсэглээд одоо нэг ухаарвуу чи бэлэн болжээ.
Бид зөвлөлдөөд чамайг бэлэн болсон гэж үзээд бид чамайг дахиж амьдруулах бол. Гэтэ чи саяны хийсэн зүйлсээ бүгдийг нь хийж дуусгах хэрэгтэй. Тэгэд чи түүнийг хийж дуусгах эсвэл түүн доторх үйл явцыг дүүргэх бүрт бид чамд шагналаа өгөх бол. Би чамд урам өгнө. Бас бид туслана. Бүх талын нөхцөл боломжоор хангах бол. Гэхдээ чи хүн болоод төрхөөрөө мартна. Тийм учраас чамд сануулахын тулд тэрхүү мэдрэмжийг агуулсан жижиг зүйлс, зарим зүйлсийг чамд тохиолдуулж сургана. Эргэж сануулах бол. Тэр бүр чамтай туслах бодголууд ажиллах болно. Чи ухаан зарахыг сурах ёстой. Чи тусалж ийн гэд хүн бүрийн таагүй хараа хандлага, мухаглалыг дэмжих ёсгүй. Хатуу зүйлнийг нь тааруулаад тэнцвэрийг хадгалаад бүхий л арга ухаан, суу ухааныг гаргаж чи үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй. Иймд бид чамайг арга суу хэмээн ирээдэх болно. Тэгээд чи бол бидний илгээсэн илч төлөөлөгч болж ажиллах болно. Тэгээд нөгөө төвчин талархлаа илэрхийлээд тэгээд аян цавтай гарч ирсэн. Йоо,